Монгол телевиз оюуныг тэтгэж жаргал бэлэглэнэ. Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. Та бүхэн сайхан амарч байна уу? Амралтын өдрийг тань илүү ая тухтай, илүү аз жаргалтай болох Чимгээ шоунд тавтаа морил. Амьд хөгжмийн Санжионы дээр хамтлаг. За ингээд өнөөдрийнхээ хамгийн анхны зочныг хамтдаа угтаа авцгаая. Өнөөдөр зочин хомрын маань дүүргээр хүрэлцэн ирсэн Shark Tank нэвтрүүлгийн эрхэм шаркуудын маань төлөөлөл, бадрал захирал, мөнх насан захирал хамтдаа угтаа авцгаая. За өнөөдөр цаг зав гаргаад Чимгээ шоунд маань хүрэлцэн ирсэн та хоёртаа маш их баярлалаа. Би тэрийг өрсөнд маш их баярлалаа. Одоо таны шоунд орж байгаа нь одоо бас их том аз завшин. Нэр төрийн хэрэг байна. За би хамгийн түрүүнд насаа захирлаа, бадрал захирлаа. Та хоёр маань бол улс орны маань тийм ээ хөгжлийн их ачааг нуруундаа үрж яваа бас үндэсний томоохон компаниудын төлөөллүүд. Гэхдээ миний нэг хүсэлт байна. Өнөөдөр Чимгээ шоунд та хоёр маань одоо бизнесийн төлөөлөл, захирлууд гэдэг энэ нэг гуншинга түр мартаасай сайхан инээж, хөхрөлдөж, энгийн сайхан яриа хөөрөө өрнүүлсэн энгийн нэг бүсгүй энгийн нэг залуу байгаасай гэж би чин сэтгэлээсээ өсөж байна. За тэгээ мэдээж хэрэг бадрал захирлт би бас нэг санал тавьмаар байна. Нэрээ хөсвөл та зангиагаа тайлж болно шүү. Болно. Баярлалаа. За тэгээд Shark Tank гэдэг одоо Монголд тийм ээ одоо яг бизнес чиглэлийн хамгийн анхны томоохон дэлхийн хэмжээний контентын саналыг хүлээж авахд ямар сэтгэл төрсөн бэ? Хамгийн түрүүнд бодсон бодлол за амжих юм болоо да тий их ажлын хажуугаар маш их цаг хугацаа зарцуулагддаг тий бэлтгэл ажил тэгэл олон өдөр олон 7 хоног суухад бас хэцүү. Тэр төлөвлөгөө ажлуудаа бүгдийг ингээл маш хурдтай бодоод тэгээ ерөөхдөө бол бараг яаж татгалцах вэ гэж бодсон. Шударган сайхан тий. Тэгээ одоо 5 ондоо салбарын бараг биенийгээ танихгүй шахуу зүгээр бизнесийн харилцаатай зарим нэгтэй байсан хүмүүс цуглаад нэг ангийнхан гэдэг шиг ийм харилцаатай болсны дараа бол мэдээж одоо бид нэр бүгдөө хаппи баяртай түгээрээ бас их ирээдүйтэй олон ажлыг хамтарч хийн гэсэн төлөвтэй байгаа. Би одоо ингээл нэг хэлбэрт баригдаал одоо зөвхөн өөрийнхөө групп компаниуд дунд ингээл ажиллаад тэрнээсээ гараад бас ингээд залуучуудын дунд хүслэр мэлзэл юм хий бүтээ гэсэн хүмүүс бас иймэрхүү юм сонирхт юм байна. Одоо resource allocation гэж ярьдаг. Хүн байгаа юмнаа ингээд зөв хуваарлж чадах юм бол нийгэм маш хурдтай ингэж хөгжих боломж байдаг. Тэр шиг тий. Надад тийм юм байна, чам тийм байна. Чам трактор эрэхтэй бол надад илүү юм байна гэдэг ингээд мөнгнөөс гадна бас менторшип байна тий. Биеиндээ өгч зөвлөгөө байж бол энэ бүхнийг ингээд хуваалцаад явбал нийгэмд бас нэг илүү үр дүн гарах юм шиг санагдлаа. Тэгэхээр ерөнхийдөө бол орсондоо маш хаппи байгаа. Бадрал захирлын хувьд яаж хүлээж авав? Мэдээж бол энэ бол дэлхийн том одоо контент тэгээд хамгийн гол юм нь нөгөө нэвтрүүлэгт өгж байгаа хүмүүст өгж байгаа одоо мэдгэдэгхүүн тий бусдад өгж байгаа нөлөөлөл ямар одоо байх вэ гэдэг нь хамгийн том айдас буюу нөгөө хариуцлага байсан. Мэдээж энэ нэвтрүүлгийн энэ том одоо арын баг бол биднэрт бол маш сайн тусалж зөвлөж байгаа ч гэсэн энэ хүмүүсүүдийн өч хөдөлмөрийг яаж хүнтэй байлгах уу дээр хамгийн их айжсэн. Тэгээд би бол ер нь бол жоохон айцтай орсон. Гэхдээ бол одоо бол маш их баяртай байдгийг энэгээр дамжуулж бас олон хүмүүст
бас нэг боломж олгох гэж оролцсон. Ашгүй мэдээ тий. Ямар азар тэр үед татгалзчихаагүй юм бэ? Телевизийн одоо контент одоо та бүгдийн маань бизнесийн салбараас, эдийн засгийн салбараас тас өөр тийм ээ. Гэхдээ мэдээч хэрэг та бүхэн бол тодорхой хэмжээнд хэвлэл мэдээллийнхэнтэй бас ойрхон байсан баг. Гисэн хэдий ч яг контентын гол дөрүүд болоод явна гэдэг бас л амаргүй баг. Хамгийн анхны бичлэгийн өдрөө хэдүүлээ нэг дурсвал. За тэгээд ер нь бол нэг хамгийн тэр нэг олон камер байгааг бол бид нэр сайн мэдхгүй тий. Тэгээд тэр чинь яг л нөгөө ингээ зогсолтгүй явж байгаа бичлэг. Тэг би одоо манай насагийн гутал өсөрдөг дээр чинь бол бид нар баг эхний өдөр байна уу, хоёр дахь өдөр л байсан. Тэгээд мэдээж бол тэр чинь гутал өсөрж байгаа өсрээд авах хэрэгтэй эмэгтэй гутал. А нөгөө талд нь бол тэр чинь бас ингээд нэг нэвтрүүлэг дууссан л гэж бодож байгаа шүү дээ. Дотор бол тэр ингээд студ бичлэг бол явагдаж байгаа цаана тий. Тэгээд тиймэрхүү хөгжилтэй юмнууд бол зөндөө болсон. Тэр түүхлээ нэг яриач. Одоо жишээ нь яг Shark-ийн тэр хэсгийг үзэгч зөндөө байгаа шүү дээ. 14 хоног нөгөө жин хасаад хамаг хувц томдсон. Гутал мутал сугардаг болт. Тэгээд тэр одоо тэгээ байгаа юм өмсөл орно шүү дээ. Тэгээд хувцсны асуудал бүгдэнд нь байсан тий. Тэгэл маш хурдан хугацаанд бид нар чинь шкава нүүлгээл энд авчраал тэгэл углаал ороо. Тэгэл яагаад ч юм нөгөө гутал нь өсрөөл явал. За одоо ингээд дуусчихэл байна. Нэг харсан бадрал ингээд гутал өрцөн үнсгэлчин дээр гардаг шиг зогсож байгаа. Одоо энэ Shark Tank-ийн 3 дугаар улирал бол түрүүчийн 2 улирлынхаасаа илүү бас онцлог болсон гэж үзэгчид үгэндэг тий 6 тэрбумын одоо хөрөнгө оруулалт хийгдсэн гэдэг утгаараа за олон үзүүлэлтүүд байна л да. Тэр түрүүчийн 2 сизнээс та бүгдийн оролцсон энэ сизон ер нь ямар шүү болсон гэж хардаг бай. Яг нөгөө бизнесийн орчин бол айгүй өөрчлөгдсөн гэдгийг бол сая энэ удаагийн сизон харуулсан. Хуучин бол бид нар энэ олон жил ер нь уламжлалт одоо тэр технологи гэхээс илүүтэйгээр хард скиллийн буюу нүүлдвэрлэлийн тэгээ маш их хүний нөөц, байгалийн нөөц ашиглаж хийдэг бизнесүүд байсан. За энэ удаагийнх дээр бол ер нь 50% нь бараг технологи тал руугаа орж байгаа буюу маш бага одоо хүний нөөцөөр илүү их том бизнес их бололцоотой. Тэгэхээр эндээс нөгөө хүмүүсүүд бизнес хийх орчны нөхцөл одоо чиг хандлага өөрчлөгдөж байгаа юм байна гэдэг дээр нэлээд юу хавсан байх. Shark-уудын маань хувьд бол биднэрт нэг гоё юу байсан. Залуучууд хийжсэн нэг үе. Тийм нэг үе одоо залуучууд дээрэс нь бүгд өөр өнцгтэй, өөрийн чиглэлтэй юм болвол нэг хийчи, тусалчи ингээд нэг үзчихээ тэр дуусаад ингээд тэр хөрөнгө оруулалт хийхгүй тэр хүний ярьж байгаа буруу байсан ч гэсэн гарч ирчээд дараа нь тэр нүдний тгээ хэдүүлээ тусалчаа. Тийм юм ярьчаа. Одоо энэ яг нэвтрүүлэг гарахт нь ядаж хөрөнгө оруулалт авч чадаагүй ч гэсэн тэр хүнд бид нар нийгэмд тэрийг зөв таниулаад өгчөө. Гэх мэтчлэнгээр бол нөгөө хандлагын хувьд бол бид нарт нэг тийм залуучууд гэдэг гоё байсан санагдтыг. Мөнх насны захирлын хувьд юу гэж бодогдож байна? Яг анх удаа бид нэг юм нэвтрүүлэгт орж байгаа шүү дээ. Тэгэхээр бас нөгөө туршлагагүй бас моментууд байсан л да. Төслүүдийн хувьд бол тийм орж байгаа оролцогч нараас маш их өөрөө ингээд урам авсан. Ялангуяа тэр нэг төслийг онцолж хэлэхэд нөгөө хог ялгадаг тэр ажил хүмүүсийг ажилуулад цэнх ажлуудыг тэр өөхөнд би нөгөө ачиж буулгадаг тийм төхөөрөмж бэлгэлсэн чинь ингээд бөөн баяр болгоод тэр хүүхэн чинь. Тэгээд тэр хүүхний болоод нөгөө бүтээмжийн 100 дахин өсөж байгаа байхгүй. Урд нь өргөж чадахгүй байсан юм. 100 байтуул. Тий, машинаар ингээд өргөөд ингээд шийдэж чадахгүй байсан асуудлыг аав ээж нь хийдэг байсан бизнесийн охиныг явж байгаа. Тэгээд тиймэрхүү тус хүрэхэд л ингээд маш их хэмжээний үр бүтээлтэй болоод явж байгаа төслүүдийг хараад сүлд нас их урам авсан. За. Одоо хэдүүлээ нэг сайхан тоглоом тоглоно. Чимгээ шоунд маань хүрэлцэн ирсэн зарим зочдтойгоо би бас хамтдаа тоглохыг урьдаг. За та хоёр ингээд дундаасаа нэг хавтаа аваад явна. Би таяраас асуулт асууна. Асуулт асуухад хариултын наад дээрээ дор бүрнээ бичнэ. Тэгээд зөв хариулт нь хэн байх уу? Тэрийгээ бас хэдүүлээ дор бүрнээ яриад явнаа. Нөгөө гурийн нэр бас ороод явж болно. За, манай Shark-уудаас хамгийн цаг баримталдгүй нь хэн бэ? За их юугүй бизнесийнхэнд бас хэцүү л асуулт баг. Гэхдээ зүгээр энэ бол нөгөө хэд нь тэртээ тэргүй гомдохгүй. Тэртээ тэргүй байхгүй юм чинь. За хариултыг хамтдаа харцгаая. Шууд эргүүлээрэй. За яагаад юм гэж бодож байна? Мөнх насны захирал. Яг бид нөгөө бас их нийлээд ингээд үйл ажиллагаа зохион байгуулдаг л да нэгнийхээрээ орж гарах гэдэг. Тэгээ яг сүүлийн удаа
Нилээн хоцорсон. Гэтэ яг жинхэнэ хариулт нь бол би өөрийгөө гэж бодож байна. Гэтэ өөрийнхөө нэрийг бичиж байгаа юм эцнэ. Тэгэнгүүт тэнэ нэг шачлаа гэж. За Бадрал Захирал ягаад анар гэж бодов? Өнөөдөр нөгөө цаг баримталж чадаагүй учраас биччихлээ. За одоо sorry гэхээс өөр арга байхгүй тий. За дараагийн асуулт. Та бүгдээс хамгийн сайн даадаг нь хэн бэ? Юм өргөхдөө даах юм уу? Тэрийг аль ч утгаар нь хүлээж авч болно. За одоо ард нь нэмэлт байж болох юм аа? 2 хүн байж болох. Болно шүү дээ. Болно шүү дээ. Ягаад болохгүй гэж. За, хариултыг хамтдаа харцгаая. Тадаан! Тэнүүн, насаа. За. Тэгээд асууч та хоёр юу даадаг гэдэг утгаар нь тавьсан байна. Энэ нөгөө ачааны хүндийг даадаг нь. За эхнийх Бүгд насан Захирал юу даадаг гэдгээр нь. За, ойлгочлаа тий. За, та бүгдээс хамгийн ууртай нь хэн бэ? Тэр нууртан баг байхгүй юм байна. Байхгүй юм шүү дээ. Өө ёо, нэр нь. Тий. Вау. Энд дээр өстой уучлаарай. Бичгүй алга. Ёстой уучлаарай. За. Вай, уурдаггүй шарктай бол гоё юм байна тий. За дараагийн асуулт. Та бүгдийн дундаас хамгийн секси нь хэн бэ? Одоо бодоод байх юм алгадөө. Манай насаа шарклих бодох бах та. 4 үнээс нэг сонгоно гэдэг аа. бас хажууд нэг хүн байгаа болохоор бас Бас гомдоочихсон тий. Бадрал За ойлгомжтой хариултыг бол та сая шууд бичиж байгаатай хариултаа өгчлөө тий. Та бүгдийн дундаас хамгийн сонин царайтай, үрмэц царайтай нь хэн бэ? Амар царайг нь харсан уу? Өрмөц. За хариултыг харъя. Анар. Yes. За баярлалаа. За дараагийн асуулт. Та бүгдийн дундаас хамгийн өвөрмөц инээдэг нь хэн бэ? Анар ч нэг амар хаа гэж нэдэж шүү дээ. Ахаа гэж нэд. Юу ч сонирн биш баг. Ямар ч инех юм байхгүй гэдэг. За Анар Шарк маань өнөөдөр мөн ч яригдж байна да. За та бүгдийн дундаас хамгийн уянгаа халилтай нь хэн бэ? Бадрал шүү дээ. Тэгээд за би одоо тэнүүнийг л бичэндээ. За Бадрал гэж яагаад бичв? та нар хараа бидтэй яг нөгөө гутал үсрэхэд хамгийн түрүүнд ингээд зогсож исэн. Бүр тэр моментыг хамгийн сайн ашиглаж чадсан хүн бол Бадрал шүү дээ. Амар романтик. Монголын хамгийн хүсэмжит джентльмен гэж зардаг. За тэгвэл Монголын хамгийн хүсэмжит джентльмен, хамгийн романтик залуу яагаад тэнүүн гэж бичв? Гэхдээ цаат чинь бол залуучуудын дунд бол ер нь дээшээ доошоо их хөрөх чадвартай. Тэр нь бол одоо 21-тэй 18-тай ч баг ингээд чөлөөтэй харилцаад тэдгэрийг ингээд тэд дундаа явчих. За биднээс ахмад үеийнхэнтэйгээ сайхан дунд нь цай тавьж байгаа суугаад юм ярьж чадах. За ер нь бол их хөрөх чадвартай. За тэгвэл та бүгдийн дундаас хэн хамгийн солгоо хоолойтой вэ? За дуусахгүй байснаар Анар. Одоо та хоёр ингээд нэг амар гоё ярьж байгаа зоо гэдэг нэг найрын дундаа гоё явахгүй. Тий Анар тий. Одоо бүх юм Анар. Анар Шарк маань хэцүүдлээ тий. Нэг дуулж муулаагүй. Бүр эсрэгээр байхгүй гэж юу? Мэдээлэл технологийн хүн шинжлэх ухааны тал руугаа. За тэгвэл сүүлчийн асуултаа асуугаад гурлаа тоглоомоо өндөрлөө. За та бүгдийн дундаас хэн хамгийн их толны өмнө эргэлзэх дуртай вэ? Бадрал. Асуулт дуусаг байдал Бадрал Захирал шууд ингээд гэс мөрөө зэгцлээ л өстэй нэрэ. Бадрал. Тинөө гэжчээ. За Бадрал Захирал гэж яагаад бодсон юм? Маа Бадрал чи гадаад үзэмжиндээ их анхаарна харал та юм. Байнгын өсмөс нь
эцэгцтэй хувцсан дээр маш их анхаарна. Ер нь шоуны туршид манай эрчүүд бол хувцсан дээр амар одоо эмэгтэй хүний үед би бол их их тохиолдолд бэлэн болчиход байгаад байдаг. Нөгөө хэдийгээ ингээ хүлээж идэг. Эдгээр маань хувцсан дээр маш их комплекстэй. Тэгэл яаж бодолдод нэмэргүй бас шарах гэдэг шүү дээ. Тэднэр дээр их цаг орно. Байхгүй нь сайхан ярьж байна. Тэгээд ер нь нэг хүчлээ сонирхолтой хоёр юмнаас ярьчихад те. Нэг амьтдын хүрээлэнгийн нэг ахуй орж ирсэн шүү дээ. Бахан амьтдаа орж ирэл. Тэгээд тэр амьтад дотор чинь нөгөө Пони байсан, могоо байсан, тавгас байсан. Поник тэгсэн чинь манай Бадрал тугал гэж яриа. Би бол хамгийн монголчууд юм байгаа шүү дээ. Тэгээд тавгас байсан чинь би тэр өө ямар хөрхөн татвэ гэж яваа. Тэгсэн би нөгөө Понигийнх нь одоо унаг нь байсан байхгүй. Би тэгээд энэ одоо Понигийн ч унаг гэдэг юм болоо юу гэдэг юм болоо гэж асуух гэж байгаа царайд энэ тугал юм одоо юу юм гэсэн. Яг бичлэг дундаа явжсан чинь могоо нь боожоод тэр Пони баагаад тэгээд тэрийг өнөр танаар бүр дийлтгэе байлаа. Тэгээд би өөр шууд ингээд Google гарсан шүү дээ. Тэр тайзнаас бол. Тэр бичлэгт үлдээ янзын өдөр байсан юм шүү. Пониг тугал болгоод юу гэдэг ясаа өөрхөн татвэ гэдэг. Тогсыг татуулгаад могонд бөөлжөд. Зөндөө юм болсон. За одоо ингээд удахгүй дараагийн сизний те бүртгэл бараг эхэлж байгаа юм шиг байлаа гэд. Одоо яг энэ шинэ улирлын оролтоор ер нь ямар шүү одоо хувьдаа хүн болгоно нэг өөр ингэсэн төлөвлөгөөтэй байгаа шүү дээ. Би нэг иймэрхүү байдлаар орно. Ингэн тиймэрхүү салбарын тим бизнесийг би төлхөө илүү анхаарна, хөрөнгө оруулна ч гэдэм үү. Ийм хувийн төлөвлөгөөнүүд байгаа юу? Ерөнхийдөө одоо ингээд аль хэдийн хөрөнгө оруулсан бизнесээ бойжуулах нь мэдээж чухал. Тэгээд нөгөө анхны шоу байсан учраас би тэд бас юуг анхаарах уу, юун дээр илүү онцолж одоо ярих уу гэдгээ бас ойлгож байна л да. Бид нар чи яван чангарна шүү дээ. Тэгэхээр энэ нэвтрүүлгийн турш олж авсан тэр туршлага одоо дараагийн шоун дээр сайн харуулах байх гэж бодож байна. Яаж одоо бид нар ингээд тоон дотор resource allocation буюу баялагийг тэгш хуваарлах тал дээр би бол нөгөө эдийн засгийн учраас тэрүүгээр нь илүү том борно хараад байна л да. Аль нэг заавал яг нэг салбар гэхгүйгээр бүх салбаруудад тэнцүү яаж хуваарлах вэ? Бас тухайн үед зах зээл бас юу шаардлагатай хэрэгтэй, ямар шийдлүүд биднэрт хэрэгтэй нь одоо ингээл агарын бохирдол гэж ярьж байна. Тийм ээ? Айгүйх гэр хорооллын одоо ингээд 100хан дээр ийм шийдэл байна, тийм шийдэл байна гэдээ хүмүүс өөрсдөө хийгээд ороод ирсэн. Тийм бол үргэлжлсээр байх гэж бодож байна. Ягаад гэвэл тэр одоохондоо шийдэгдэг учраас. Нийгэмд юу хэрэгтэй вэ? Тэр салбарыг мэдээж илүү сонсно. Бадрал захирлын үед Одоо орж ирэх гэж байгаа хүмүүс маань илүү их тоогоо их сайн мэдэж ярьж байх нь их зүгээр санагддаг. Судалгаа сайтай. Судалгаа сайтай. Ер нь ихэвчлэн тоо айгүй бага ярьсан. Тэгээд мэдээж бид нар бол одоо эдийн засгч нар тэ санхүүгийн салбарын хүмүүс өөрсдөө гараад яг тоог нь үзэх тэр тоон дээрээс нь ярьж исэн юмнаас хамаарат одоо компанийн үнэлгээ, тэр хувьцааны үнэлгээ юмнууд дээр бол зөрүүтэй юмнууд гарч байгаа. Тэгэхээр дараагийн яг юун дээр бол илүү их тоон дээр тулгуурлаж одоо шийдвэр гаргалтанд нөлөөлөх байх. Хоёрдугаарт бол засаглалын асуудал айгүй чухал байна. Бид нар засаглал гэдээ яриад байдаг. Засаглал гэхээр айгүй том корпорацууд засаглал гэж ойлгоод байдаг. Гэхдээ хувь хүн ганцаараа бизнес хийж байгаа ч гэсэн тэр бол нөгөө байгууллагын одоо тэр санхугаа яаж удирдах, тэр байгууллагын шийдвэр гаргалтанд хүртэл яаж өөрөө нөлөөтэй нөлөөгүй байх юм. Их мэдчлэнгээр тэр байгууллагын яг жинхэнэ утгаар нь одоо хийгсэн тэр хүмүүсүүд илүү байх юм бол бизнес явахд ч ойлгомжтой, тэгээд санхүүжилтийн хувьд ч илүү тодорхой. Тим чиглэлээр л илүү явах бах та. Секторын хувьд бол мэдээж нийгэмд айл болох хэрэгтэй байгаа секторууд руу орно гэж бодож байна. За ямар ч гэсэн өнөөдөр цаг зав гаргаж ирсэн та хоёртаа маш их баярлалаа. Үнэхээр чин сэтгэлээсээ баярлж байна. Яг тэгвэл тэр их ажлын хажуугаар өнөөдөр цаг зав гаргаж ирсэн та хоёртаа ёстой үнэхээр чин сэтгэлийн талархал баярлалаа. Маш их баярлалаа. Та хоёрын маань одоо шинэ удирлын Shark Tank нэвтрүүлэг илүү сайхан амжилттай болоосоо та хэд маань бас өөр өөрсдөө илүү одоо өргөнөөр нээж, илүү өргөн хүрээтэй хөрөнгө оруулалт хийж, өөрсдийнх нь хувийн бизнесүүд ч гэсэн бас сайхан цэцгэлээсэ гэж хүсэж байна. Ирсэнд маш их баярлалаа. Ерөөд утгашгэ. Хөтөлбөрөө тун удахгүй дараагийн зочны ярилцлагаар үргэлжлүүлнэ. За агааг тулга гэдэг би электроник инженер мэргэжилтэй
Монгол улсад нийт 22 мянган иргэн тулгуур эхний бэрхшээлтэй байдаг. Тэгээд тэр дундаа бол 580 гаруй хүүхэд бол гаргүй байдаг. Тэгээд эдгээр хүүхдүүдийг багаас нь өсөж дэвшгэд одоо ижил эрх тэгш ажиллах боломжоор хангахын тулд бидний төслөө эхлүүлсэн байна. Манай энгийн мөрөл төсөл болохоор нийтдээ 580 гаруй хүүхдийг гартаа болох зорилгоор үйл ажиллагаа эхлүүлээд явж байна. Манай бионик гарны үед бол зарим үзүүлэлтээр одоо Америк, Европын гаруудаас давуу байхаар бол бид нэр тооцож бүтээсэн. Жишээ нь одоо гадаадын гарууд энэ бүх хурлын уян холбоосууд нь утсаар хийдэг. Тэгэхээр илүү утсан тасрах боломжтой, сунах боломжтой. Яванда байнгын хурууд калибрац хийх шаардлага гардаг байх жишээтэй. Бидний хувьд бүх холбоос нь илүү хатуу холбоосоор илүү хүнд даацсан, одоо даах боломжтой, илүү тэсвэртэй байгаар бүтээгдсэн байж байгаа. За дээрэс нь одоо Монголд хийж гэдэг утгаараа одоо маш уян хатан. Жишээ нь тухайн алга маань одоо ингээд бяцраад ямар юм байлаа эвдэрсэн тохиолдолд бид нэр шууд салгаад оронд нь шинэ алга хийх боломжтой. За нөгөө талаар манай энэ гарны нэг онцлог нь одоо мэдрэмжээр одоо хатгадаг. Өөрөөр бол одоо хуруу болгоно гэж таарч байдаг. Тэгэхээр энэ өөрөө цаанаа одоо яг л одоо хүний энэ биологи энэ гартаа ойролцоо байхаар бол бид яг тэр талаас нь бүтээж байгаа. Тэгээ хүүхэд бол одоо бидний хүн төрөлхтөнд хамгийн одоо гайхамшигтай зүйлтэй хамгийн игээ цагаан цайлгаан тийм зүйлтэй. Тэгэхээр хүүхд хамгийн түрүүнд одоо хүүхдүүдэд бид дэмжих ёстой. Тэгээ эдгээр хүүхдүүдийн хувьд одоо хамгийн энгийн зүйлийг хийхдээ хүртэл маш ямар нэгэн хүндрэлтэйгээр удаашралтаар хийх шаардлага гардаг. Жишээ нь сав суулга ай шанах байхад хүртэл одоо тийг хийх боломжгүй байна. Охтууд бол жишээ нь үсээ бооход хүндрэлтэй байна. Ерөөсөө маш энгийн зүйлүүдийг хүүхдүүд маань хүссүүдээ дураараа хийж чадахгүй байна. Тэгэхээр бидний зорилго бол энэ хүүхдүүдийн хүсэж байгаа тэр энгийн мөрөөдлийг л одоо хийх боломжоор хангахыг л хүсэж байгаа. Чимгээ шоунда иргэн тавтаа морил үзэгчтэй. Өнөөдөр энгийн мөрөөдөл төслийг санаачлагч тулгаа хөдөлгөөн засалж ихэмж Цолмон баяр нарыг хамтдаа угтаалцгаая. За сайн байцгаана уу? Сайн байна уу? Сайн явж ирв үү? Маш сайн явж ирлээ. Өрсөнд баярлалаа. Урилгыг мань хүлээж авч ирсэн та хоёртаа маш их баярлалаа. Өнөөдөр та хоёр энгийн мөрөөдөл гэдэг нэртэй төслийг та бүхэн маань санаачлаад хөгжүүлээд явж байгаа юм байна. Хэдүүлээ хамгийн түрүүнд энэ нэрээс нь эхлэв дээ. Яагаад энгийн мөрөөдөл гэсэн? Мөрөөдөл юу энгийн байд юм болов? Ер нь энгийн мөрөөдөл гэдэг нэр өгөх болсон шалтгаан нь болохоор одоо тулгуур эрхтний бэрхшээлтэй хүний хувьд одоо энгийн үйл хийх нь үргэлж хүндрэлтэй байдаг. Илүү их цаг зарцуулдаг. Жишээ нь аяг барих те одоо энэ баруун гараа барих боломжгүй байх ч юм уу, өөрөөсөн гараа байна. Эсвэл үзэг барьж дэвтэр дээр юм бичих ч өөрөө асуудалтай. Гэх мэтлээс маш энгийн үйл хийх алхам тутамд одоо асуудал бэрхшээлтэй тулгардаг. Тэгээ энийг бид нэр бол одоо хамгийн түрүүнд шийдэх систем байна гэгээд энгийн мөрөөдөл гэдэг нэр өгсөн ба. Хэдийнээс эхэлсэн баг уу төсөл маань? Ер нь бол бид нэр төслөө 2019 онд эхэлсэн. Гэхдээ сая 21 оны намар 9 сард аль биесний нээлттэй хийгээд одоо таниулаад явж байгаа. Тэгэхээр нэг бүтэн үндсэндээ нэг 2 жил бүтэн явцсан байж. Энэ хугацаанд ер нь нийтдээ хичнээн хүүхдэд гар хийв. За энэ хугацаанд бид 19 оноос хойш 5 хүүхдэд 6 төрлийн гар хийж өгсөн. Одоогийн байдлаар бид 12 хүүхдэд 12 шиг бионик гар бол шинээр хийж байгаа. Одоо Цолмон баяр эмч маань хөдөлгөөн засалж их эмч. Тэгэхээр яалтчгүй л одоо энэ нөгөө хиймэл гар хийж байгаа хүүхдүүдтэй бас хөдөлгөөний засаж сургана л гэсэн үг үү?
Тийм. Ер нь бол одоо гар ашиглахын өмнөх бэлтгэл гэж асар чухал зүйл байгаа. Тэр хүүхэд одоо магадгүй төрөлхийн ч юм уу гэмтэл ослын улмаас гаргүй боллоо гэж бодоход те тухайн хүний одоо хосоор ажиллах хэвээр хоёр эргэтэн аль нэг нь дамгаалж ажилласнараа нөгөө ажиллахгүй байгаа гарны одоо булчингийн мас өөрчлөгдөх ч юм уу те. За тэгээ гараа ерөнхийдөө нэг 16-аас 24 цаг ашиглаад ямар нэгэн зовиоргүйгээр ашиглах бүрэн боломжтой тийм булчингийн мас хэвэн байх хэвээр. Энэ дээр бид нэр бас бэлтгэл хийгээд тэгээд гараа ажиллаулдаг. Түүнээс шиймэл гар шууд аваачаал тэгээд за баярлалаа болчлоо гэх юм байхгүй юм байна тий. Байхгүй тий. Та бийг төсөөлдөө хөссөн үедээ аяг шангаа ваах ч юм уу гэр ажил хийх боломжтой байдаг. Тэгэхээр энэ хүүхдүүд маань одоо аав ээжтэй туслах аяг шангаа ваахаас хүртэл алхан бүртэнгээс садаатаа учирдаг. Сургууль дээр хүртэл одоо өрөөсөн гараар бичгээд хүндрэлтэй магадгүй хүчээр солгоо гараар бичиж суралцах хүртэл тийм явдал гарах боломжтой. Яагаад заавал хүүхдүүд гэж сонгож авсан юм бол жишээ нь тулгуур эрхний бэрхшээлтэй томчууд ч бас зөндөө биш үү те? Ер нь бол бид нэр яагаад хүүхдүүдээс эхэлсэн бэхээр хүүхдүүд стресстэй тулгарх боломжтой. Энэ сэтгэл санааны стрессээс үүдээд одоо том болохдоо их хаагдмал хүн болж төлөвших аюултай байгаа. Тэгэхээр багаас нь бидний дэмжиж нээлттэй болгож одоо хүмүүстэй чөлөөтэй харилцах талаас нь бол дэмжих зорилгоор бол хүүхдүүдийг бол зориулж хийж байгаа. Тэгэхээр нэг ийм бас асуулт байна л да. Заавал яагаад гар хийж өгдөг болъё гэсэн юм зорилго тийсэн юм. Жишээ нь хөл яагаад сонгоогүй юм бол та хэд? Ер нь бол гар маань тулгуур эртний нэг гэхдээ гар харьцангуй даац бага авдаг. Тийм учраас бидний хувьд одоо яг Монголын нөхцөл байдал гар эхэлж хийх нь илүү бодиттой байгаа. Бидний хөл хийх зорилготой. Гэхдээ хөл хийхэд маш үнэтэй металл одоо хайлш төмөр ашиглагддаг. Тэгэхээр тэр технологиуд одоохондоо Монголд байхгүй, биднэрт байхгүй учраас бол бид нэр боломжтой зүйл гараас эхэлсэн байж байгаа. Зөв. Та бүгдийн маань хийдэг энэ гар бионик гэдэг нэртэй юм байна те. Тэр маань ямар онцлогтой гарууд хийдэг юм бол? Ер нь бионик гэдэг үг маань юу гэсэн үг вэ гэхээр одоо биологийн салбар болон инженерийн электроникийн салбарыг нийлүүлсэн одоо хоёр үгний нийлбэр бионик гэдэг одоо утгатай үг байгаа. Тэгэхээр энэ бионик салбар маань сая 2000 оноос бол хөгжиж эхэлсэн хайцсангүй шинэ салбар. Жижигхэн ийм авсаархан ийм чипийн дотор багтдаг болсон учраас бол энэ салбар хөгжих боломжтой болсон. За тэгээд бид нар бол төслөө эхлүүлэхдээ их олон газрын судалгаа хийж үзсэн. Америк, Европ, Англи улс. Тэгээд тэнд бол маш олон стартап компаниуд одоо энэ бионик гарыг хөгжүүлж явдсан байлээ. Тэгээд бид нэр тэдний туршлагыг судалсны үндсэн дээр Монголд бол хийх боломжтой юм байна. Хийх аргыг нь бол бид өөрсдөө судлаад эхнээс нь дуустал нь яг бүх процессыг бид Монголдо хийж чаддаг болсон. Жишээ нь бионик гарны гадна талын их биеийг бол Монгол 3D технологи ашиглаж хийдэг. За дээрээс нь хамгийн сүүлийн нөгөө карбон материалаар бүрж одоо илүү бат бөх хүйтэн төсвөртэй болох жишээтэй доторх бүх электроавтан пагам хангамж бүгдийг Монгол инженер бичиж одоо 30 гаруй залуучууд бол энд төсөлд хамгагдаж одоо цаана бол ажиллаж байгаа. Одоо нэг гар жишээ нь хэрвээ нууц биш бол бас бизнесийн нууц байхыг үгүйсэхгүй шүү дээ. Нэг гар ер нь ямар шиг өртгөр босдг юм бол? Ер нь бол нэг гарны өртөг одоо энэ бүх залуучууд оюуны хүч чадлаа цаг хугацаа зарцуулж байгаа. Тэгээ бидний гаргасан судалгаа бол 5000 орчим долларын өртөгтэй болох юм байна гэдэг судалгаа бол гаргасан. Нэг 15 сая орчим. 15 сая төгрөг орчим. Харьцуулахад одоо жишээ нь Америкийн одоо Open Bionics гэдэг хамгийн том компани байдаг. Яг бионик гарын чиглэлээр явдаг. Тэгээ тэдний гар бол одоо яг манай гартай ижилхэн үзүүлэлттэй боловч 3 дахин илүү үнэтэй $15,000 хамгийн энгийн загвар эхэлдэг. Бид нар болохоор хүүхдүүдэд үн төлбөргөө өөрсдийн хүчээр бол ингээд манай хандивлагчдын зүгээс одоо хандивлсан цуглуулсан хөнгөө бол одоо цуглуулж бол бэлгэлдэг. Дээрэс нь бол одоо ямар нэгэн эд анги эвдэрхэд Монголд энэ шууд засгаад буцаагаад хэрэглүүлэх боломжтой. Тэрүүгээр их уян хатан давуу талт болчихж байна. Цолонбаяр хэмжээс асуухад одоо энэ та хэд маань яг энэ бионик гарыг хийгээд зохион бүтээгээд үйлдвэрлээд эхэлсэн байна. Энэ хугацаанд 6 хүүхэд ямар ч байсан гар хийлгэсэн байгаа юм байна шүү дээ. Тэгээ энэ 6 хүүхэд дээрээ зүгээр ингээд жишээ аваад үзэхэд тэдний хувьд одоо хөдөлгөөн засал хэр их шаардлагатай болж байна. Яг нөгөө гэмтлийн шалтгаантай юу альсгүй бол нөгөө одоо төрөлхийн байна уу гэдгээр шалтгаалаад жишээ нь гэх юм бол төрөлхийн байх юм бол
одоо нөгөө эсрэг талын гарны булчин илүү их сул байх ч юм уу тий. Илүү буруу төрөх байдалтай болсон байх ч юм уу альсгүй бол нөгөө бусад одоо даал одоо тий нурууны булчин чангарах ч юм уу иймэрхүү төрөх байдлууд өөрчлөгдсөн байдаг. Тэгэхээр яг одоо гар шаардлагатай байгаа хүүхдүүд дээрээ бид нар болохоор үнэлгээ хийгээд тухайн хүүхдэд зориулсан дасгал хөдөлгөөний гараа нөгөө хэрэглэхийн өмнөх бэлтгэлүүдэд бид нар хангаа явж байгаа. Зөвхөн одоо нөгөө үйл ажиллагаа талаасаа биш энэ нөгөө өсөж хөгжиж яваа хүүхдүүд болохоор зөв төрөх байдалтай тий зөв булчингийн одоо хөгжилтэй энэ талаас нь бид нар анхаарч яаж өөрчлөлт орж байгаа талаар бид нар бас судалгаа хийгээр ярилцаад явж байгаа. Тэгээд та нарын энэ бас сайхан үйлс гоё юм а. Хүүхдүүд ямарваа нэг юмар ингээд нэг дутуу гачуу байхаар үнэхээр тэр хүн бүрэн дүүрэн нээлттэй нийгмийн ийм төгс төгөлдөр хэсэг болж том хүний амьдралд орч чаддаггүй шүү дээ. Тэгэхэд би ямар ч байсан өрөөсөн гаргүй гэж бодох бодлогүйгээр энэ том хүний амьдралд бас босхийг алхна гэдэг бол их сайхан юм л да. Тэгээ ийм сайхан үйлс хийж байгаа нь үнэхээр бахадмаар сайхан санагдчихэв. Тэгээд яг над шиг ингэж баярлаж бас бахархаж байгаа нэг охин өнөөдөр бас хүрэлцэн ирсэн байгаа. Манай үзэгчдийн судал дээр байгаа. За энэ зочин охиныгаа наашаа гараад ирээрэй гэж өрье. За сайн байна уу? Сайн байна уу? За миний хөө хэн блэ? Хэдэн настай вэ? Танилцъя. Ариушлаг гэдэг 12 настай. Ямар гоё өрөмц нэртэй. 12 настай. За ийм гоё гартай болсон уу? Тий. Гаргүй байх үед тэгэл хийж чадахгүй өнөө зөндөө гарна шүү дээ. Тэгээд гартай болсныхаа дараа тэр юмнуудаа хийж чаддаг байсан. Одоо жишээл чи юу хийж чадчих вэ? Одоо жишээлбэл дээс тоглож чаддаггүй байсан. Тэгээд тоглож чадж байгаа. Ваа, ямар мундаг юм. За, өөр жишээлбэл ингээл гэрийнхээ ажлуудыг зарим ажлуудыг хийж чадахгүй шүү дээ. Жишээлбэл аяг тав угаах. Тэдрийг бас ингээл аягаа барайл угаад чадж байгаа. Хээж авдаа бол айгүй том тусалж байгаа юм биш үү, тийм үү? Гэрээ ажил хийнэ гэдэг чинь. Өөр юм нөгөө савтай ундаа байдаг шүү дээ. Тэдрийг ингээд заавал би ингээд хавчиж онгоолдог байхгүй юу? За. Хавчгүйгээр зүгээр барьж онгоолж байгаа. Ямар гоё юм бэ те. За хоёулаа одоо манай энэ танхимд сууж байгаа үзэгчид байна, телевиз үзэгчид маань байна. Энэ бионик гар гэж одоо чухам юу яриад байгаа чинь их чинь бол тийм ээ нөгөө Google-ийн кинонуудаар гардаг робот гартай хүн л бодоод байгаа. Миний хүн ингээд нэг өргөд харуулаач бүх хүмүүс бас сонирхож байгаа шүү дээ. Одоо бионик гар маань ийм дахинаас ирж байгаа булчингийн дохиог бол одоо замаас нь уншиж одоо энэ хуруу болгоны тус тустай хөдөлгдөг. Өөрөөр яг хүүхэд маань яг энэ хуруу хөдлөх тэр мэдрэмжийг өөртөө төрүүлснээр тухайн хуруу бол хөдөлдөг байж байгаа. Өөрөлдөл энэ бодлороо л би хуруугаа удирдахж чинь гэсэн юм уу? Бодлоос ирж байгаа тэр цахилгаан дохиогоор удирдах байгаа. Тэгэхээр ингэснээр бол яг бионик гар маань яг одоо бионик органик гартаа ижилхэн тэр дохиогоор бол удирдана гэсэн. Солонбаяр эмч маань бас одоо энэ охинтой тулж ажилласан хүн байгаа шүү дээ. Энэ гарын суулгаж өгөхөд ямар бэрхшээл байв? Яг хөдөлгөөн цэцэлжийн хувьд бол тэр хүүхдийн булчингийн агшилтаар хөдөлгөөн хийдэг гар болохоор энэ хүүхдэд ямар ч байсан маш сайн агшилттай болон булчингаа ингээ мэдэрч сурах хэрэгтэй. Булчингаа агшаагаад буцаагаа сууллаад энэ тохиолдолд хөдөлгөөн хийх болохоор тэгээд нөгөө яг энэ талын гар болохоор эсрэг талын булчингаас одоо нөгөө хүчийн хувьд одоо арай бага. Тийм болохоор энэ булчинг ажилуулах хэрэгтэй. Тэгэхээр ажилуулад булчингаа буцааж агшаагаа суллах энэ мэдрэмжүүдийг охин маань өөрөө маш сайн хянж сурах хэрэгтэй. Рефлексүүдээ хэвшүүлэх ёстой байна тий. Тэгээд нөгөө өөрийнхөө биеийг дасан зогсоод үйл ажиллагаагаа сурцсан хүүхэд чинь яг гартаа болоод хоёр гарны тусламжтай юм хийх гээд тэгэхээр нөгөө рефлексүүдээрээ хийх гээд байдаг. Жишээ нь одоо юм онгойлгохтой ингэж барихаас илүүтэйгээр ингэж хавчих. Хуучных шиг л тий. Хуучных шиг. Тэгэхээр энэ бүхнийг одоо буцаад энгийн одоо хоёр гараар ажилуулах тэр рефлексийг суулгах одоо гараа зүүснийхаа дараа энэ үйл ажиллагаа эхэлж эхэлнэ. Энэ рефлексийг засах өөрөө бас юу л да амаргүй л дээ. Хэр хугацаа зарцуулагдах вэ? Ер нь одоо энгийн гартаа бэмшиг болсон. Судлаа болвол 6 сар гэж ярьдаг. Тийм. Харцангуй бас гайгүй байна тий. Би бол нийлээ олон жил болох уу гэж бодлоо. Гэтэл ямар ч байсан би энийг ингэж ажилуулах ёстой гэдэг юугаа бодлоо бол байнгын удирдах хэрэгтэй. Тийм. Манай охин анх одоо энэ гар тавьж өгсөн тэр өдөр юу бодогд? Чи тэгэхэд хэдэн настай байсан? 8 тайсан баха. Гадуур бол нэг хөрн явж үдж байгаагүй л дээ. Яагаад?
нөгөө зүгээр аваад удаагүй. Зүг. Ааха. Тэр нь гадуур нэг явж үдж байгаагүй гэртэл байж исэн. Тэгээд найзуудтаа бас харуулж исэн. Найзууд нь юу гэж байна? Ямар гоё юм гээл. Тийм үү. Чиний өмнөөс баярлж байна баг. Ямар гоё юм те. Хүүхдүүд маань одоо миний гар хизээ дуусах вэ? Хизээ надаа өхөл гээд нөгөө маш баг өдөр болгон холбогддог, ярьдаг. Тэгээд одоо гараа хүлээгээд одоо аав ээж өдөр болгон сануулаа. За миний гар дуусч гин үү? Яаж гин гэлээс залгаад өгөөж байнга холбуулдаг аав ээжээрээ. Тэгээд манай хамгийн баг хүүхд 4 настай. За. Хамгийн том нь бол одоо 14-т хүүхэд байгаа. Тэгээд дийлийнх нь бол одоо 80% нь бол төрөлхийн, 20% нь бол олдмол шалтгаантай. Одоо үйлдвэрлэл осол ч юм ахуй ослоор байдаг тийм хүүхдүүд байдаг. Гартаа олсноо одоо жишээ нь манай бэлгүүн гээд хүүхэд байдаг. Одоо 8 настай. Монгол улсын таквондогийн хүрэл медальтай. Өөрөлд эрүүл хүүхдүүдтэй өрсөлдөөл улсын одоо хүрэл медальтай тийм мундаг хүүхдүүд байдаг. Одоо манай ариун хвшлэг бол дуулах дуртай. Ирээдүйд дуучин болохыг мөрөөддөг. Ямар гоё юм. Тэгээд хамгийн түрүүнд гартаа болоод юу хийх вэ гэд бид нар асуухад би зураг зурж үзмээр усан бодгаар зураг зурж үзмээр ингээд хэлж ирсэн. Тэгээд тэр зургаа бол зурсан тий. Тийм үү. Ямар гоё юм. Нэг гар бүтгэж чинь хэр хугацаа зарцуулна гинэ? Нэг гарыг хийхэд бид нэг 4-7 хоног орчим зарцуулдаг. Тэгээ энэ чинь бол тасалгүй тоног хөрөмжүүд говьдын аргаар бол одоо энэ бүх технологиг хийж бүтээдэг. Дээрээс нь бүх электрон автонгууд, пам хангамжийг бид нэр одоо бүгд өөрсдөө дотроо Монголдоо хийдэг. Тэгээд эхлээд хамгийн түрүүнд хүүхдийнхээ гарныхаа хэмжээсийг авдаг. Тэгээд тухайн хүүхдийнхаа яг хэмжээнд нь тааруулж бол хийдэг. Тэгээд цаашдаа хүүхэд маань жил болгон өсөж томордог учраас жил болгон их биеийг бол бид сольдог. Солих шаардлагатай. Тэгээд солихын тулд бол доторх хуучин гарны эд ангиудын бүгдийг аваад шинэ гард зүүх тийм зорилттой гар гэж байгаа. Түрүү тулгаа захирлаас хэлж байна. Ерөнхийдөө энэ хандив цуглуулад санхүүжилтаа босгож гин гэж байна л да. Жишээ нь Монгол улсад 580 гаруй хүүхэд гэлөө. За 600 орчим хүүхэд гээд гаргүй байна тийм ээ. Төрөлхийн болоод олдмол ийм байдлаас тийм ээ. Тэгэхээр энэ бүх хүүхдээ бүгдийг одоо үнгүү гартай болгоё гэсэн зорилготой байгаа юм ба шүү дээ. Тэгэхээр санхүүжилт маань ер нь хэр босч байна? Хэр амар эд байна? Амаргүй байна уу? За ер нь бол энэ бионик гар маань өөрөө Монголд харьцангуй шинэ ойлголт. Тийм учраас эхний ээлжинд энийг хүмүүс зөв ойлгох одоо яг ямар үйл хийдгээ, ямар үүрэгтэй гэдгийг ойлгох нь хамгийн хүндрэлтэй байсан. Тийм учраас бид нэр өөрсдөө эхний шатны хөгжүүлэлтийг бид нэр цэр өөрсдөө хөрөнгө оруулалтаа хийж бол хийсэн байж байгаа. Тэгээ ингэсний дараа бодитоор ингээд хүмүүс хараад за энэ үнэхээр боломжтой юм байна. Үнэхээр бодиттой юм гэж ойлгосны дараа бол одоо хувийн компаниуд хандаж бол ийм уриалга гаргасан топ 50 аж ахуйн нэгжүүдэд уриалга гаргаад за аж ахуйн нэгж болгон компани болгон нэг хүүхдийн ирээдүйг хариуцаач. Тэгэхэд 50 компани хариуцахад 50 хүүхдийн ирээдүй ингээд баталгаатай болно. Гартаа болохоос гадна цаашдаа их сургуульд орох, сургалтын төлбөр ч юм уу тийм янз янзын байдлаар дэмжээч гэдэг уриалга гаргасан байж байгаа. Тэр уриалгыг маань одоо байгууллага буянтай ах эгч нар маань эхний 10 хүүхдийг бол одоо санхүүжүүлж гартаа болох асуудлыг шийдүүлсэн байж байгаа. Ямар сайхан юм бэ. Би одоо монголчууд маань энэ манай хувийн хвшлийнхэн ялтчгүй улс орны энэ хөгжлийн ачааг нуруундаа үрж яваа энэ том компаниуд, байгууллага хамт олнууд маань бас тулгаа захирлын Солон Баяр эмчийн хийж байгаа энэ их үйлсэд бас нэгдэж ороосой гэж бодож байна. Яг гэвэл улс орны баялаг бол ухамсартай, хариуцлагатай, боловсралтай иргэн хүн. Энэ иргэд маань хин бэ? Өнөөдрийн хүүхдүүд маань ирээдүйн улс орноо авчих хүмүүс шүү дээ. Тийм учраас ийм сайхан баялаг болсон залуучуудтай, хүүхдүүдтэй бас үнэтэй хувийн нэмэр оруулж байгаа та нартай маш их баярлалаа. Энийг бас манай хувийн хвшлийнхэн хангалттай сонсож бас та бүхэнтэйгээ холбогдох байхаа гэж би бодож байна. Маш их баярлалаа. За тэгээ та хэд маань мэдээч хэрэг урдаа ийм том сайхан зорилго тавиад алхаж байгаа. Ер нь дараачийн одоо богино хугацааны, дунд хугацааны, магадгүй урт хугацааны ямар төлөвлөгөө зорилт байна? За ер нь бол бидний хувьд зорилгоо олон жилээ төлөвлөсөн байна. Тэгэхээр бид нэр сүүлийн ирэх 2 жилд гараа улам төгс олгоод энэ бүх хөдөлгөөн органик одоо буюу одоо яг хүний мэдрэмжтэй түн дүгсэн ойрхон удирдахад илүү хялбар хөдөлгөөний илүү олон хөдөлгөөнт байх тэр хөгжүүлэлтийг
төлөвлөсөн ажиллаж байгаа. Дараагийн ээлжинд бид нар бол одоо хөл рүү орох гэж байгаа. Хөл дундаа бид нар бол гэхдээ яах гэж байгаа вэ гэхээр хамгийн түрүүнд сумгаа хүмүүсийг босгоно гэсэн зорилго тавьсан байна. Тэгээ энэ зорилгыг шийдэхийн тулд бол одоо төрийн зүгээс хувийн хвшил ялангуяа бүх манлайлан гаргаж байгууллага болгон тулгуурлалтын бэрхшээлтэй хүний ажилд авчтай ажиллуулж бүх талаар дэмжих хэрэгтэй гэж бол уриалмаар байна. За маш их баярлалаа. Өнөөдөр ийм сайхан буянтай гигэн үйлсийн эзэд болсон та нартай баярлалаа. Өнөөдөр хүрэлцэн ирсэн охиндоо бас баярлалаа. Улам том болоод онц сураад ээж авдаа улам ихийг энэ 2-2 гараараа бүтээж өгтөн туслаарай заа юу. За. Ингээд бид өнөөдрийнхөө хөтөлбөрийг нэгэн сонирхолтой туршилтаар үргэлжлүүлэх гэж байна. Чухам ямар туршилт юм бол одоо харцгаая. За ингээд шоуныхаа туршилтын хэсгийг балетын танхимаас та бүхэндээ хүргэх гэж байна. Өнөөдөр би балетын хамгийн анхан шатны дасгалуудыг багштайгаа хамтдаа хийж та бүхэндээ хүргэхээр шийдлээ. Ингээд балетын багш Одгэрлигээ урьж байна. За наашаа ороод ирээ багш. Хай, бүгдээрээ сайн байцгаана уу? За манай Одгэрл багш маань одоо надаар дамжуулаад ер нь балетын тийм ээ энэ хамгийн хүнд биеийн дасгалууд байдаг хэрнээ хамгийн гоо үзэсгэлэн тийм ээ гоо сайхан одоо хамтдаа ингээд цогцолж явдаг урлаг шүү дээ. Тийм учраас одоо балетын дасгалууд хийхэд ер нь ямар байх вэ хамтдаа туршиж үзцгээе. За зөвл хошин жилээ нэг үлмэний үзүүлэлт. Үлмэний үзрийг голцуулаад доош хоёлаасаа 1 2 3 за өвдөг тавилаа. Аха гараа өвтгөн дээр авлаа. Ташаагаа өвдөг хаашаа? Хажуу тишээ газар тавиа. Өвдөг газар тавиад энэ өвдөг чинь өвдөг нь урагшаа. Урагшаа. Аха урагшаа. За хоёлаа гараа өвтгөн дээр аваад ташаагаа урагшаа өгөнгөт хоёлаа энэ цав сунаж өгч байгаа. Цав. Тийм байна. Тийм. За одоо энэс хоёлаа хоёр гараа дээш өргөөд уралгаар байрлал буюу хагас дугаарыг гараа ортуулаад за анаас талаараа уншаа гэдэг 1 2 3 4 зүлэн буугаад за одоо хоёлаа эндээс полт насаа барьж агаад арын хөлийг нуглаад эсрэг гараараа татаж өгнө. За арын хөлийг хаана явна? Арын хөлийг татаад гойны урт хэсэг сунж гэж байгаа. Гойны урт хэсэг. Яг зөв. За барьлаа. Яг зөв. Амар сонгож надах чийсэн. За та нэг гараараа барих гэдэг. За хурж ийн өө зөндөө барьчих. 1 2 3 Йоо. Халахад л удаа бол да. За хамгийн эхлээд төшлүүр дээр хоёлаа зогсно. За үндсэн суур биеийн тавилт нэгдүгээр байрлалаар буюу хөл нэгдүгээр байрлалаар өсгөх нийлүүлээд үлмийн гадагшаа. За нэр өвтгөж хангалаад нурууцыг зогсно. За хамгийн гол анхаарах зүйл нь хөлийн уулын гიშгэлт байгаа. За хөлийн уулын гიშгэлт хөлийн ном дотогшоо ингэж гიშгэх болохгүй. Тэгэхээр дотогшоо гიშгсний хор уршиг нь ерөөсөө хөлийн булчманд гадагшаа ингэж майх буюу майж хөвчнө гэсэн. Тэгэхээр хөлийн уулыг чигчийн 3 руугаа ингэж дарж зогсоод хөлийн номонд 2 3-ны зай орохоор ингэж зогсох хэрэгтэй гэсэн. 2 3-ны зай. Өдөөж хангалана. Аль алах хоёлаа ингэж гуйг гадагш нээж ингэж мэдэр зогсвол бүр сайн. За одоо дээшлээд хевлий татна. За өвзөгч хангалана. Таймслаа гаргах хэрэгтэй. Ухаалдах гэж юу? За нурууцыг далыг доош нь суулгаж мэдрэнэ. За эндээс дагаад хоёлаа суулт демиплие буюу хамгийн ихний дасгал хөл хагас өвдгийг хоёр тишин сайн нээж хагас сонныг. За хагас суухад ерөөсөө нуруугаа ингэж урагш нь онохгүй. За нурууцыг. Зөвлөн маслаа. 2. За хасуулаа. 1. За суухта нөгөө хөлийн гიშгэлтэй алдахгүй, хевлийг алдахгүй амьсгалаа гаргана. Зөвлөн маслаа. 2. За эндээс ролеве буюу үлмийн дээр гарах дасгал байгаа. Үлмийн дээр гарна.
За зөвлөмийн дарахад цээж урагш нь унахгүй. Яг зөвхөн дэшээ. Шүмс татчих байна за. Зөвлөм буулаа. За байж. Амар шүмс татчих ш. Яа. Тэр ерөөсөө энэ доод энэ хүртэл бол бүх булчингууд чангарч байна тий. Тэгээд хамаг нөгөөд хариун унжин, өгзөг хойшоо унжин. Тэгээд энэ булчингууд нь гадагшаа иргэн гэсэн юм байхгүй болох нь шүү дээ. Тий, дотогшоо зөв хөгжин. Тий. Тэгээд яг цогцлоод хэлвэл балетаар хичээлснээр эмэгтэй хүн ерөөсөө төгс биеийн хэлбэртэй болно гэсэн үг. Төгс биеийн тэр гоо зүй, биеийн хэлбэрийг хөгжүүлнэ гэсэн өөрийнхөө биеийг төгс хөгжүүлнэ гэсэн байхгүй тий. Тэгэж хэлж болно. Үнэхээр одоо манай багшийн энэ цээж те ерөнхий асан гэдэр амар гоё. Эмэгтэй хүний ерөөсөө энэ нөгөө игэмний хэсэг их гоё байх тусмай гоё гэдэг те. Тэгээд доод энэ хөл өгзөг гэдэр ингээд чанга гоё хичнээн гоё бай тийм ээ. За За доод хөл маань нөгөө нэгдүгээр байрлалаар байх хэрэгтэй. Үлмийг үнэ. За яг зөв. За хоёлаа ташаагаа ингэж өрөхгүй, ташаагаа доошоо суулгаж мэдрэнэ. Дотоошоо шигтгэж мэдрэнэ. Яг зөв. За хөндийн төв ийш өгөхгүй, хөндийн төв доод хөл дээрээ байна. Гарыг мөрний харалдаа. За та хөвлөгээд та цээж жоохон хоошоо мэдрээдэг. Яг зөв. За энэ дээр хөлийг дотогшоо биш, гадагш нь эргүүлж мэдрэнэ. Ингэж нөгөө нэг тийм хөлийнхэн булчин зөв хөгжүүлж ирэх юм. Ингүүл гадагшаа майжиж ирнэ. Харин тийм өсвийг дотогш нь эргүүлэх тусмаа хөлийн булчин маань зөв хөгжөөд ирнэ гэсэн үг. За дахиад нэг тасгал гэж үзье. Сонголтын тасгал. За хоёлаа полкин дээрээ хөлийн өсхийг баг зэрэг гулсууч гэж хажууд тийшээ. 1 за цээж тэгшгэн. 2 3 гулсуулаад гараа мэдээж шилжүүлнэ, гараа шилжүүлнэ. Цээжээ хоошоо мэдрээрээ. Цээж дандаа урд байгаад энэ хойно байх хэрэгтэй. Тэгжээж 70 манд болж хөгжиж өгнө. Яг зөв хөвлөд дараа. За зөвхөн 1 2 зяа гэдэг болгочих. За танд эдгээр сонголтын тасгалыг хийхэд хэр байв? Ямар булчингууд маань ажиллаж байна? Хин байдалд ороод маш хүндэн. Маш хүндэн тэгтээ тийм гоё мэдрэмж төрж байна. Явандаа ингээд сурах юм бол ингээд хүссэн үсэг одгэр л өгшгөл ингээд дээшээ ингмээр санагдаад байна тий. Хөлийн булчингууд маань нэлийн ингээд сунаж мэдрэж байгаа зөв. Яг зөв сунаж ингээд өөрөө ирэхгүй дээшээ ингээд дээш ингээд татагдчихж байгаа юм шиг мэдрэмж төрж байна. За өнөөдрийн туршилтынхаа хэсгийг сайхан маш ирчтэй өрнүүлээ. Богинохоо хугацаанд хамаг хөлс гарч ийн. Балет гэдэг бол нэр үнэхээр л агуу төсвөр төвчээрийн туйл болсон урлаг. Тэгсэрнэ тэр их төсвөр төвчээрийг даваад гарах юм бол хамгийн гайхамшигтай гоо зүй одоо төгс төвлөрийг өгдөг урлаг гэдэг утгаараа үнэхээр чанга. Гэтэ гоё юм байна. Надад бол маш таалагдлаа. Би бол балетын юм сургалтын ерөөсөө толгоондоо бодож байгаагүй. Тийм учраас хүмүүс одоо нэг нас заадаггүй юм чинь энд бол болж өгöd боломжоор хүмүүс хичээлэх нь зөв юм байна. Намайг Хүрлаатрын Ихтуя гэдэг. Би одоо 30 гаруй настай. Пара таквондо спортоор 25 настайгаас эхэлж хичээсэн. За мэдээж 25 настай хүн бас хүүхэд зүйлчээд тулааны спортоор хичээлнэ гэдэг бол миний хувьд асар том өөрчлөлт, асар том зориг байсан. Яа пара таквондо юм бэ гэхлээр гарныхаа одоо бэлтгэл гэмт юм уу те ямар нэгэн гарны одоо бэрхшээлээр оролцох байдлаараа хязгаарлагдвал хүмүүс энэ хөл тулааны спортоор хичээлэх боломжтой. Энэ маань өөрөө олимпийн циклд орсон. Сая Токио 2020 оны олимпиад анхныхаа олимпиад яваад ирсэн байгаа. Тэгээд Монголын хамгийн анхны пара одоо дэлхийн аваргын иж бүрэн медальтай эмэгтэй тамирчин байгаа. Тэгээд миний хувьд бол энэ спортоор хичээснээр маш их тийм хатуужаал өөрөө өөрийгөө сонсох те өөрөө өөрийгөө олж тал дээрээ илүү хөгжүүлж чадсан гэх юм уу. Яагаад тэгэхээр спорт ямар ч спорт бол маш их төсвөр төвчээр хатуужал те мөнхийн л одоо нэг тийм өрсөлдөөн дунд явагдаж байдаг. Тэгэхээр миний хувьд бол одоо эх оронд маань Монгол улсад маань те 21 аймагт байгаа Улаанбаатар нийслэлд байгаа ямар нэгэн байдлаараа оролцох
байдлаараа хязгаарлагдмал бэрхшээлтэй хүмүүс аль нэг пара төрлийн спортыг олж заавал хичээлээрээ заавал тамирчин байх албагүй, заавал олимпийн авраг байх албагүй, заавал авраг байх албагүй өөрийнхөө сэтгэл зүй, өөрийнхөө бие, организм, өөрийнхөө дотор хүнийг олохын тулд ямар нэгэн спортоор хичээлээрээ гэж уриалмаар байна. Би бол өөрөө тэрний тод жишээ. Өсөлтөө орнуудад бол энэ хүний амьдралд байдал зүйл гэдэг хүүхдтэй бүр багаас нь зааж сургадаг. Бид нар ч гэсэндээ би тэрний төлөөлөл байхыг хичээж байгаа. Тэрний илэрхийлэл байхын тулд нээлттэй хүүхд болгонтой гоё нээлттэй яагаад гэдэг асуултанд хариулах амар дуртай. Хүүхдүүд амар хурдан яагаад ингэсэн яагаад юм болцсон гэж асуудаг. Тэнгүүд нь би шууд тойроос олж аваад уусч хийж байгаа юм чинь амар хөөрхөн ингээл сонсчаал за зүгээр л битцсэн юм биш үү. Зүр амьдралд бараг тохиолдол зүйл юм шиг гэж хүлээж авч ирсэн. Тэр энэ хандлага нь өөрөө бид нэр цаашдаа ирээдүйд маш гоё эрэг тийм гоё зүрх сэтгэлтэй, ёс зүйтэй, зан харилцаатай нийгмийн бүтээгдэхүүнүүдийг бий болгож байгаа. Ямар ч нөхцөлтэй эрэг л байна. Амьд хөгжмийн хамтлаг Сан Жунипер баярлалаа. Ирхэн үзэгчтэй чимээ шоундаа иргэн тавтай морил. За ингээд хамтдаа дараагийнхаа зочныг угтан авцгаая. Өнөөдөр чимээ шоуны зочин хомроо пара таеквондогийн төв дэлхийн аварга 2017 оны шилдэг эмэгтэй тамирчин олон улсын хэмжээний мастер Энх Туяа хүрэлцэн иржээ. За сайн байна уу ихтэй. Ямар гоё бүсгүй гараад ирвэ. Баярлалаа. Танд олоод танай телевизээ хамт олон үзэн сууж байгаа бүх үзэгчтэй энэ орой амраа амгалангаа айлтгая. Тэгээд та бол миний бас шүтэн бишрэгч. Бишрэгч гэнэ би таныг шүтэн бишрэгдэг. Гэтэ чи зүг байна. Би бол одоо ингэж ярилцлагын дараагаар өөрөө чинь шүтэн бишрэгч болох байхаа. Ер нь баг болцсон шүү дээ судалгаа их явцдаа. Үгүй. Би өөрөө амар ингээл урдлах хөтөж чил дагдлаа амар 7 хоног дагдлж онц тэл гарч ирэх амар дагдлталсан мөрөөч. Үгүй зүг. Хоёлаа бие бинийгаа шүтэн биширж जैन тийм ээ. Энх Туяа маань ер нь яагаад заавал таеквондо гэдэг энэ спортыг сонгох болсон юм бэ? Хэдэн настайгаас хичээлж эхэлсэн? Би чих оройхон гар ширүүхэн давталж байгаа. За. Тэгээд Монголынхаа ер нь эмэгтэйчүүд, охтууд, бүсгүүчүүд бас ээж болоод төрсэн бүсгүүчүүдтэй ч гэсэндээ спорт гэдгийн гайхамшигыг мэдрүүлэх гэж ер нь альва зүйл чинь жижигээс эхэлдэг шүү дээ. Тэгээд яг хажууд байгаа зүйлээсээ өсөл мөрөөдлийг маань ингэж далалж өгж байгаа, төлөж өгж байгаа хүүхдээсээ болж ер нь спортыг сонгосон. Тэгээ би 13 настайдаа ахуйн аслаар хөгжлийн бэрхшээл буюу гарны оролцох байдлаараа хязгаарлагдмал бэрхшээлтэй болж нийгмийн амьдралд ингэж хөл тавьсан байгаа. Тэгээ 25 настайгаасаа эхэлж энэ спортод орсон. Нэг 25. Тий. Одоо 30 гаруй настай. Ва тэгээ 5-6 жилийн дотор юм дэлхийн хэмжээний гаргасан. Мастер одоо мундаг хүн болчихно гэдэг чинь тий. Тий. Хичээсэн л дээ маш их зүйлийг даван туулах байсан биш туулсан. Тэгээд бас мэдээж ер нь бол амаргүй спортын тоогоо маах өөрсдөө спортын тамирчдын удамтай. Би ч ингээ олимпиад орж исэн чөлөөт бүхийн тамирчин найдын хотхон жаргал гэдэг хичээхээ одоо цаашдын ажлыг аваа явж байгаа гэж боддог. Тийм учраас бас давхар удмынхаа хариуцлагыг үүрсэн байгаа. Тэгээ ер нь бол спорт гэдэг маш хатуу. Энэ бол хэр баргийн эмэгтэй хүн хийдэг, ер нь эмэгтэй заяан төрсэн бүсгүн хийхэд хэцүү ажил шүү дээ. Нэгсэндээ бол одоо 21-р зууны дайн тулгаанд одоо дэлхийг дайлар мордож ин л гэж би өөрийгөө боддог. Тийм учраас тэгж өөрийгөө зоригжуулдаг энэ ажлын ард гардаг. Тэгтээ хүн чинь сэтгэлийн амт шүү дээ. Би бол өөрийгөө хамгийн анх орж ирээд намайг багш мачи хөгшин хүүхэн гэдээ дуудаж хат нүгэ би 18-тай гэж зогсчихсэн. Одоо эхнийхээ олимпиад ингээд 22 нас хүрсэн. Одоо би дараагийнхаа олимпиадаар 26 таа орно гэж зэтгээд байгаа. Тэгээд өөрийгөө тэгж зоригжуулдаг. Гэхдээ одоо Энх Туяагийн яг ингээд зоригжуулж байгаа нь өөр төр чинь бас харагдчих. Би бол одоо өөрийг чинь 18-таа гэд хэлэхэд бол би ерөөсөө тийм байна гэд л итгээд явахаар байгаа байхгүй юу? Баярлалаа. Одоо таеквондогийн спорт ер нь юугаараа онцлог вэ?
Яг заавал одоо таквондо гэж сонгож авсан байт юм бол. Харин тийм би бас боддоо ш та явж бүр юм алаан тулаантай ороод ирдэг нэр хоргоо юм гэл тий. Тэгээ энэ нөгөө нэг ген гэж байгаа штэ тий. Манай аав чинь би аавынхаа нөгөө эмэгтэй хөх тэрнээсээ аавынхаа генийг баг 80-90% аваад хүмүүжсэн байлээ. Тэгээ их тийм дайчин, зоригтой, иршүүд тэгээд шалчхнаа даахгүй, шалдар болдор ингэ гоншгоноо даахгүй. Тэгээд нэг тийм спортын удам манаас нөлөөлснөө ер нь тийм дайн тулаантай кино үзэхээрээ хүртэл амар ингээ уйлж муулаа баатар үздэг. Тэгэл яг тэр бас нөлөөлсөн баха энэ спорт. Ягаад чи анхныхаа багштай уулзаад яг улсын аврал дээр ирсэн. За үзээрэй гэсэн үтсэн ямар нэг өшөглөөл идэм байх те тийм толгоор өшөглөхгүй энэ царай мараа зүгээр өшөглөхгүй үстэй өшөглөхгүй парад хамаагүй гэд өө сонгоо гэл те авчихсан. Тэгэл доошоо өшөглөөд хахад болох юм байна те гэсэн чи болно. Чи чадхаараа нэг чадна гэл тэгээ орцсон шүү дээ. Тэгээ яа тэгэхээр би нөгөө 13 настай байхдаа ингээл ерөнхий боловсрол бүрэн дунд гэл төгсөөл явна шүү дээ. Циклүүдийг нийгмийн харилцаанд ороод тэгсэн чинь манай нэг багш орцсон хүрлээ хан гаргүй ах юм байна уу гэл хаалгаа байхгүй юу. Тэгээд би бүр хэнийг дуудаад байгаа ингээл би амар ингээл өөрийгөөч би гаргүй гэж боддггүй. Ингээл урам зоргоор давлан угаасаа нэг юмшсан л дээ. Яа бууж өгөхгүй байх тэр маань бас спортод өдөө хүртэл намайг авч үлдээд байгаа байхгүй юу. Бага насны маань тэр нэг юмшил. Тэгээд яг тэрний төлөө би явъя гэж энэ спортыг бүр хатуу чанга шийдээд анхнаасаа ингээл оржсэн. За тэгээд одоо толгоо молгоор өшгөлтөг бол ганц хоёр хөшлүүлж байгаа сурч байлгүй дээ гэл амар эцсийн зорилго том байсан учраас сонгосон спортыг тулаа. Өнөөдөр энэ өндөрлөгт хүрэх гол тэр түлхэц хүүн бас их том түлхэц болсон. Хоёулаа хүүгээ бас үзэгчтэй танилцуулъя л да. Танай хүү одоо хэдтэй? Хэдтэй гаргаж ирсэн? Би 2013 онд 24-дөд төрүүлж ирсэн хүүхдээ. Тэгээ хүүхдээ нэг ой гарантай хатны спортоор явж ирсэн. Тэгээд манай хүү чи одоо 8 настай 3 дугаар ангийн их сайхан залуу байгаа. Тэгээд ээжигдээ дүшин ээжигээд ээжийнхаа ер нь бүхэл амар амгалан хүч чадал, ирээдүйн хүсэл мөрөөдөл бүхэл зүйлийг ер нь ингэж түлхэж өгдөг. Маш одоо дэлхийд ерөөсө ганцхан бүтээгдсэн тийм үнэтэй хаварцсан нэглэж байгаа. Тамирчин их төвийн нэг өдөр ер нь яаж өнгөрдөг юм бэ? Миний нэг өдөр чи маш их завгүй шүү дээ. Би 7-7 хоногор ерөнхийдөө ажлаа төлөвлөждөг. Тэгээд 3-5 жил, тэгээ хамгийн ихдээ 10-20 жилээр ирээдэг төлөвлөлөө явцдаг. Тэгээ нөгөө саяхан одоо энэ 2 сарын 27-нд мөрөөдөл гэдэг сэдвээр одоо Монгол дэлхийд даяар амьдарч байгаа 3-5 мянган хүний одоо оролцох тийм хилцүүлэгт оролцож байгаа тийм. Тэгээ миний хамгийн сайн сэдвэлдээ миний бас энэ хүртэл явсан зүйл бол миний мөрөөдөл байсан. Тэгээ тэр мөрөөдлийг зөвхөн ганцхан мөрөөдөд үлдэх биш. Тэрийг ингээд сэтэлжүүлж өдөр болгон итгэжүүлэх хэрэгтэй байдаг. Тэгээ миний хит хитэн арга байдаг. Тэрийгээ би бас ингээд танилцуулна. Тэгээд миний яг тэр аргуудын нэг нь бол өдөр болгоныг итгэвтэй өхмөл биш. Тэ. Одоо жишээ нь багш нар тэгдэж штэ бэлтгэл ингээд маш их ингээд бид нар чинь одоо байгаагаасаа ингээ ярьж чадахгүй хэмжээнд тултлаа бэлтгэлийн ачаал авч иж тэр медалийг авдаг. Тэгээ яг тэр үед бол ямар ч нөгөө нэг марилцаанд орох бүр ерөөсө тэхэлгүй байдаг. Хүнтэй яриа гэхээр ингээ эрүү ингээ зуураад байдаг. Тэгтлээ ядарсан юм шүү дээ. Ядарч шахаж бүх одоо чадварыг өөртөө суулгаад тэрийгэ дэвжэн дээрээ 100% гаргаж чадахгүй шүү дээ. Бас тухайн үеийн сэтгэл зүй бас их нөлөөлнө. Тэгээд одоо тэмцээндээ амжилттай аваад ирэх юм бол нэг сайхан амрна шүү дээ. Одгор. Тэр хугацаанд ч гэсэн би нөгөө мөрөөдөл маань том мөрөөдөл гэдэг зүйлдээ би хүрэхийн тулд хизээч амар амгалан тайв амарч үзээгүй. Сая би энэ жилийн цагаан сараар нэг сайхан бууз идлээ. Тийм үү. Буузан дүртэл одоо хязгаартай тий? Байна шүү дээ. Нөгөө нэг олимпиад орно гэл яг зорьсон болохоор амар тийм анхны ч олимп байсан уу. Маш их тийм юутай сэтгэлтэй хүлээж авч ирсэн. Тэгээ энэ жилээс бол бас арай өндөр түвшинд юм үзэж нүд тайлсан хүн шиг хүлээж авч байгаа дараагийнхаа олимпик. Тэгээд өдөр болгоны маань бол мэдээж өглөө би хариуцлага хүлээсэн хүн хүүхдтэй өглөөний хоол өөрийнхөө эрүүл мэндэд бол өглөөний хоол эн чинь бас л ажлын маань нэрч хүч шүү дээ. Өөрийгөө хаяад өрөөлийг тоохгүй байгаад ирэхээр л хүн тэр оршихой байгаад эхэлнэ. Тэгээд ажилдаа явна. Эхлээд автобусны буудлаас хүүхдээ суулгаж өгчөөд тэгээд өрөөчөө өрөөд зам хөндлөн гараад ажилдаа явна. Өдрийнхөө 2 цагийн бэлтгэлийг авч ачингуудаа мэдээж нөхөн төлжилт хэрэгтэй нөхөн сэргээлт амралт маш чухал. Би ер нь айгүйх найзгүй болсон л доо 6 жилийн хугацаанд найзгүй болсон нийгмийн харилцаа, даад харилцаа тэгээл энэ жилээс ерөнхийдөө арай өөрчилж эхэлж байгаа. Найзууд маань өөрсдөө олж ирж ирж байгаа. Тэгээд удахгүй ч гэсэнтэй гоё найзлуудаа алхах уу. Болдгүй яах юм бэ тийм үстэй. Ийм гоё бүсгүй, ийм хүчтэй тамирчин. Хитрхийг өөрөө л хаацсан л билээ л дээ. Гэхдээ би бол хаацсан гэж бодохгүй нэгтэй. Яг тэгвэл
чухам тэгж одоо хэд олон найз нөхөд тийм ээ, зарим нь хэрэгтэй найзууд байна. Зарим нь ямар ч үр өгөөжгүй найзууд зөндөө байдаг тийм ээ, ялангуяа залуучуудын хувьд. Тэгэхээр тэднээсээ бас хязгаар хаалт тавьж ээж спортын амжилтанд хүрч байгаа. Тэгэхээр энэ дээр бол би их төвөө өөрийгөө буруутгах бол ерөөсөө болохгүй. Тэртээ тэргүй яг их төвөөгийн найз гэсэн хүмүүс өөрөө чам дээр хүрээл ирдэг. Тийм болохоор санаа зовлтгүй. Сая нэг их төвөө ярьж би ингээ ажилдаа явдаг гэд миний мэдхийн пара таквондогийн улсын шигшээ багийн тамирчин тийм үү? Энэ одоо их төвөөгийн маань үнсэн ажил гэж явах уу? Эсвэл өөр бас ажил байгаа юу? Тэгин энэ үгүй яг л энэ дээр л төвлөрнө. Энэ бол миний хамгийн их гой хүндтэй хайрлж хадгалж явдаг ажлын мест. Өдөр болго явах уу? Өдөр болгон явна. За бид нар чи өдрийн 6 өдөр ажилтай. 6 дахь өдөр буюу хагасаа өдөр нэг бэлтгэлтэй, бусад 1-ээс 5 дахь өдөр хүртэл 2 бэлтгэлтэй байдаг. Өглөөний бэлтгэл, өдрийн бэлтгэл гэж хоёулаа хамгийн их ачаалттай ерөөсө бүх юм нуус, шүлэс, цус те хөлс бүх юм ингээ асруулсан бэлтгэлийг бол хийхдээ бол нэг цаг 30 минутаас 3 цаг маг гэл ингээ ер нь тухайн багшийн дасгалжуулагчийн маань бэлтгэлийн төлөвлөгөө ямар байх уу, гүйцэтгэл нь хэр хийж байгаас шалтгаалаад цагаас сунгагдана. Тэгээ ер нь хамгийн багадаа өндөр ачаалтай бэлтгэлийг цаг 30 минутаас дээш хийдэг. Тэгээд ёо, гүн амаргүй те эмхтэн үеч орж ирдэг шүү дээ. Тэгэл аав ээжтэй байхын жаргалыг одоо л мэдэрч байна да. Тийм ч учраас аав ээжтэйгээ бас амьдрахад тийм гоё олон цаг хугацааг энэ хүнд ажлынхаа дараа бас мэдэрч суухын тулд нэг хасаа актер хувийн амьдралд ярахгүй байгаа. Бүр ингээд амар хурим мурмаа гэдэг байхгүй. Би бол энийг аягүй сайн дэмжиж байна. Яг тэгвэл та нар ээж аавын гэрээс гараад тэгэл өөрийн хувийн амьдрал давхарцсан 2 3 нугалсан ачааллыг нуруундаа өрнө. Тэгэхээр энэ тамирчин хүнд бол ээж автагаа байх шиг сайхан юм алга ба штэ тий. Ээж аваагаа танилцуулж манай үзэгчид энэ ээж аав нь аль нутгийн хүн бол ямар хүмүүс байд юм бол юу хийдийм бол гэж гайхчихл байгаа да. Би хөдөөний ар ангаа их тамир сумын угуул тамирынхаа гол дээр сэлж усанд нь бас ингээд урсаж өссөн гэхгүй юу. Тэгээ манай ээж хоёр бас ар ангаа их тамир сумын иргэд. Тэгээ би багасаа тэнд өсч төрсөн, сурч боловсроод тэгээд Улаанбаатар хотдоо орж ирээд их сургуулаа төгсөө. Тэгээ ажлын байранд гараад хувийн амьдралаа бас их хотоосоо бий болгосон. Тэгээд амжилтаа ч гэсэн их хотоос ингээ гаргаж авч байгаа. Тэгээ аав чирийн маань хувьд аавыг маань дайрж явах хүрээлатар ээжийг маань найдын тунгалах гэдэг. Тэгээ сайхан эцэг хоёрынхон хайр халамж өсчөө торнуулсан энэ буян гişгийг нь хүртээд тэгээ энийгээ цааш нь бас нийгмийнхаа улс их орныхон хөгжил цэцгэлд ирээдүйн одоо нийгмийн харилцаанд тулгуурлан тий энэ сайхан спортлоочсон түүжүүлээд явж байгахдаа хөрөнгө оруулж ингэж би өөрийгөө бодож байгаа. Миний ээж хоёр бол аваад цаасан баян тий тэр нэг лаглаг яриад идэв штэ тий тийм бүтээн босголт хийдэг тийм мундаг хүмүүс би ч гэсэн миний эцэг хоёр их орондоо амар том хөрөнгө оруулалт хийж чадсан. Тэгэлгүй яах юм бэ? Ийм мундаг хүнийг төрүүлж өсгөнө гэдэг юугаарч харьцуулшгүй маш том хөрөнгө оруулалт шүү дээ их туу юм. Хайртай шүү маш гэлалаа тойрхон итгэлийг сэтгэлийг охин нь зөв явж өөрийнхөө амьдралд өгөгдсөн бурхнаас өгсөн хувьцаа өгсөн өгөгдлөө сайхан бүхнээ бусдаа хуваалцаж охин амьдрах болно. Ээж хоёр нь бол чамаар бүр яахан аргагүй бахархаж байгаа. Тэв дэлхийдээ дурсагдах юм тамирчин болцсон байгаа тэр хоёрт бол аль хэдийн одоо их төвийн зүгээс ачийг хариулсан явдал гэж тэр хоёр маань лав бодож байгаа. Үүнээс илүү цаашаа тэр хоёр хүлээгчгүй байгаа. Хангалттай охин минь ачийг хариуллаа л гэж бодож байгаа. Тэгээ сүүлийн үед бараг зовоогоо олох шиг байна энэ ажлаа сонгоод одоо зорилготой өрнө гэж бууж өгөхгүй чирдаал эмэгтэй хүн чинь их сэтгэлийн хаттай шүү дээ тий. Ээж бол ингээд надтай адилхан шүд зугаад цаа миний охин зүтгэн гэж яхаал ээж нь ч гэсэн зүтгэнгээд одоо ингээд өвдөхгүй ингээд охиноо бас ингээд би тэр өвдөж ингээд зовохгүй тулд ирүүл байна гэл амар хөөрхөлж бол нэр хүн чинь ингээд дотроо ингээд шаналж ингээд бушдаг бэл наад нэг хүүхэд завгаа хийчих юм ингээд амар дургу болоод байгаа сүүл үед зүгээр л нөгөө нэг боддог мод тоомоо боддог мөнгө тоолдог ажлыг л авчиж штэ өөрийгөө зовхоод тах юм гээл. Сүүлээд баг аагаал жоохон цавхлах. Юу хөөрхөд. Тэгтээ наана зовж байгаа юм шиг болов цаана аав нь бахархал баярлаасуу бити буугаад өгчхөөсэй гэсэндээ л албаар тэгж чамайг өмөөрж тийм ээ хайрлагтаа л гэж байгаа бахал. Тэгэл би аавд таны нэг шадруу хөдөлмөрсөн гэж л авчичтэй аав нь одоо яах вэ? Хоёулаа ингээл одоо
явъя та гэж гэсэн чинь заа. Нэг юм яахгүй заллаа. Ийм үрг юм. Манай инх туяа маань Пара таеквондогийн улсын шигшээ багийн тамирч. Одоо танаа шигшээ багт нийтдээ хичнээн хүн ажилладаг юм бэ? Хичнээн тамирчин байна. Бүр улсын шигшээгээр ярих юм бол маш олон тамирчид, маш олон спортын салбаруудыг эх орондоо хөгжүүлнэ гээд бас өстой зоригтой ингээд ажиллаа авч байгаа. Сайхан салбар штэ засгийн газрын агентлаг. Үнэхээр сайхан хүмүүс тэнд ажилладаг. Би бол тэнд ингээд хамгийн анх тэнд харьяатай улсын шигшээ багийн тамирчин болоод ингээд явж байхдаа багаас нэхлээл өдөө хүртэл явахдаа би ямар ч ялгар л өгөл мэдрээгүй. Ямар ч даргаас нь, ямар ч албаны ажилтнаас нь тэгээд яг өөрийнхөө спортоор ярих юм бол одоо гарны бэрхшээлгүй энгийн таквондогийн шигшээ багт бол тэрийг би бас сайн мэдэхгүй байна. Би нөгөө хамаарал харьяатай тамирчин биш учраас яг өөрийнхөөгоо ярих юм бол одоогоор нэг эмэгтэй буюу би тэгээд 3 эрэгтэй тамирчны оронтойтой. Ийм цөөхөн юм биш үү те? Цөөхөн байгаа. Яг нөгөө нэг тэмцээн уралдаан усаас цалин сар болгон цалин аваад явдаг одоо үндсэн шигшээ баг. Альбан бус гэдэг бас байгаа. Тэгэх юм бол нийтдээ манад одоо парагийн тамирчдаас 9 тамирч, 9-10 тамирчин байгаа. Албан ёсных бол цөөхөн юм байна тий. Цөөхөн тий. Одоо хэр өртөг өндөртэй спорт вэ? Жишээ нь одоо энэ улсаас өгж байгаа цалин их туяагийн маань спортод одоо өөрөөгөө ингээд дайчлахад ер нь хэр хүрэлцээтэй байдаг бол? Ямар гоё асуулт. Би бүр энд амар гоё томтой бөгөөд товч бас дэлгэрэнгүй ер нь үнэн шударгаар хариулах дуртай. За төр тус маань бол амжилт тухайн тамирчнаа амжилт гаргах хэмжээгээр нь гаргаж чадаад хөгжиж чадж байгаа тэр хэмжээгээр нь пара гэхгүй ингийн гэхгүй тэр шагнал урамшууллыг авдаг. Спорт таасаа хэлсэн шүү дээ. Спорт хэр их одоо зардалтай болоод басар их. Одоо эхэндээ бол мэдээж альва байшин фундамент тутахад хүртэл суурнаас нэхэлтэй адилхан бидний одоо спортын хамгийн анхдагч гараа эхэлж хахад бол хөрөнгө оруулагч нь бид нэр өөрсдөө бас бидний гэр бүлийн ойр хашмынхан байдаг. Одоо хүртэл би бол өөрийнхөө спонсор одоо төр засаг эх орон гэдэг чинь ард түмэн шүү дээ. Ард түмэн маань бүрдсэн эх орн одоо эх орныг маань бүрдүүлж ард түмнийхаа татварын мөнгөөр авж байгаа тэр цалин хөлс урамшуулал тэр бүхнийхээ л хүчээр өдөө хүртэл 6 жилийн ард энэ олон амжилтуудын эзэн байж чадсан. Би энэгээр бахархдаг. Одоо үнэхээр ингээд явахтаа мундаг ингээд явахтаа сэтгэл судлаач амжилтыг одоо нөгөө идэвхжүүлэгч гэл хүмүүс байдаг шүү дээ. Хүний тархины булчин мөчнтэй ингээ хөгжүүлдэг тийм хүмүүсийн ярьж байгаагаар хүн өөртөө хөрөнгө оруулалт хийхгүй бол хин надад хийх үү яг хүн хийж болно. Гэхдээ тэрийг ингээ хайгаад судлаа тэрний эрэл хавлбаа болоо явжсангүй л явж исэн. Тийм цаг хугацаанд зөндөө байгаач болохгүй байх гэд би өөрийгөө хаяагүй байхгүй юу. Шагнал урамсуул одоо тэр дэлхийн ээж бүрэн медальтан болно гэдэг чинь тэрнийгээ дагаад би чинь сардаа саятан өсгөө шүү. Саятан өсгөө байгаа. Гэхдээ тэр одоо саятангийнхаа тэр тусламжаар авж байгаа тэр саятныхоо цалингаар би энэ олон одоо медалуудынхаа амжилтыг авсан байгаа. Надад 2 сонголт ирсэн. Яг тэр цалин авч байхад. За их туяа чи энэ цалин одоо аим амьдрал надад байгаа шүү дээ. Би чинь бас амьдрал харуулсан. Үгүйдээ би орон байраа бэлдэх ёстой. Энд чинь хүний амьдралд өсч хөгжөхөд тайван амгалан унтаж амрахад хэрэгцээтэй зүйл шүү дээ. Би одоо эндээ ингээд хуримтлуулад байрны мөнгө цуглуулах уу айл өсвөл би одоо тэр алтан медалыг авахын тулд энэ авж байгаа цалингийнхаа 80%-ийг нь би энэ бэлтгэлийн ачааллыг давж гарахын тулд идэх үү гэдэг сонголтод ирсэн бохоо. Би тэр медалыг авахын тулд тэр сонголтыг хийсэн. Тэгээд одоо надад миний эгч миний найз нар яриад байгаагаар надад юуж байхгүй болно. Гэтэ би маш баян хүн. Би эрүүл байна. Надад хүсэл мөрөөдөл байна. Надад миний сайхан хүү байна. Энэ бол миний хөрөнгө байхгүй юу? Миний сайхан аав ээж амьд байна. Би бол энэ хорват лидер байж хамгийн баян хүн. Бусдын би өөрөө эрүүл авах олон шүү дээ. Тийм биз? Хамгийн гол нь хийж бүтээж байгаа зүйл маань үн цэнтэй гэдэг би мэдрэхээ болцсон эсвэл хамгийн анх би нөгөө энэ спортыг ингээл орж ирээл хэвээр амар үн цэнтэй ажил хийж чинь би бол хэвээр Монголынхаа бахархал болох юм аа л гэж орж ирсэн шүү дээ. Тэгтэл явцдаа бол яг нэг жоохон сэтгэл зүүн тэгээд харилцааны жоохон тийм нэг эргэтэйгш биш юу хин одоо бид нар шиг бэрхшээлтэй хүмүүстэй харилцаж чадахгүй хүмүүс л байна л да. Тэгтээ хамгийн шантах зүйл нь хийж байгаа ажил маань хэн нэгэнд үн цэнэгүй юм шиг бүр тэр тусмаа эх оронд минь ямар ч үн цэнэгүй юм шиг би өөрөөсөө ямар ч хинт ч хэрэггүй ажил хийгээд байгаа юм шиг мэдрэмжийг олимпиад явахаа өмнө айгүй их авсан л да. Тэгэл тэрнтэйгээ ингэж дайрч орсон. Тэгээд тэрнийхээ дараа ирсний дараа би өрөнд болий.
Парис олимпийн тэнгэр гэж өөр идэг юм байна. Ерөөсө хүрээлэл хүртэл өөр байх хэрэгтэй юм байна. Тэгтэл би одоо дахиад олимпиад зорьсон байдаг. Ерөөсө би энэ байдлаар явж чадахгүй мэн гэд би айгүйх бодсон. Тэгээд ер нь би нийгэм тал руугаа, ард түмэн тал руугаа нээлттэй бай. Өөрийнхөө дуу хоолойнд бай. Үнэхээр ам нээ дуурай гэдэг үүднээс нэг зөрөгтэй алхам хийсэн. Тэгээд би яг тэрг айгүй бодож хэлсэн л да. За үнэхээр үн цэнэгүй байх юм бол би одоо явъя хайцсан ч яахав дээ те. Хүн ер нь өөрийгөө үн цэнэггүйгээр мэдрэх шиг хамгийн муухай цосгүй хөл байдгүй юм байлээ. Тэрийг би өстэй гол зүрхээ цаартал мэтэрсэн л дээ. Тэгээд тэрний нөгөө эцсийн үр дүнд нь биднийг дэмжиж ажиллаж байгаа бүх хүмүүс бидний ард тал бүх энэ амжилтыг түүчээлээд дуунд гарахгүй, хоолойнд гарахгүй ч гэсэн нэрнж дурсахгүй ч гэсэндээ бидний төлөө явж байгаа ажиллаж байгаа бүх хүмүүс ч гэсэндээ их орондоо ард түмнийхээ ирээдүйн үрс хооштой асар том хөрөнгө оруулалт хийгээ сууж байгаа. Тэгээ тэрийгээ би мэдэрсэн. Тийм биш дээ. Бид нар чи юу вэ? Үнтэй юм биш дээ. Хийж байгаа ажил минь утга учиртай байсан юм байна. Биднийг дэмжих хүмүүс чинь ард түмэн маань асаалттай танк байгаа юм байна. Ард маань гэдгийг мэдрээд айгаагүй. Тэгээ би бүр эгээ буцаа босон. Эгээд босготаа бүр хамгийн анх ямар гой сэтгэлтэй, хамгийн анх ямар гой сэтгэл дөрөн тэгээ за ураад өгье те. Хинч юу гэжсэн ч надаа хамаагүй те. Чиний нас бол тоо гэж орж иржсэн шигэ болсон. Тэгээд Монголынхаа бүх ард түмэндээ те дэлхийн бүх хүмүүстээ маш их баярлаа. Маш их гялалаа л гэж хэлмээр байна. Одоо инхтвэгийн маань яг урдаа тавьсан хамгийн том зорилго юу вэ? Хамгийн том хүсэл мөрөөдөл. Парисын олимпийн медальтан болмоор байна. Яг болно шүү. Ураад өгнө шүү. Ийм гоё хүсэл мөрөөдөлтэй, ийм гоё гигэн, тэгээ ийм ундаг тамирчин өнөөдөр чимгээ шуунд маань хүрэлцэн ирж, хичээхэн урилгыг аваад бас ингээд цаг зав гаргаад гүгээд ирсэнд нь маш их баярлж байна их чинь. Тэгээд сэтгэлээ сайхан онгойлгож, үзэгч түмэнтэйгээ сайхан ярьж хөөрсөнд нь их баярлалаа. Тийм бас чимгээ шоу боломжоор зарим оролцогчдоо бас сюрприз барихыг боддог. Өнөөдөр ийм сайхан тамирчин, ийм шантаршгүй, мятаршгүй ийм охинд бас нэг жижигхэн сюрприз өрий. За. Ихтэй бидний 15 сая төгрөгийн үн өртөг бүхий хиймэл гар авах эрхийг өгж байна. Энэ сайхан гарыг энгийн мөрөөдөл төслийн маань хамт олон ихт уяда бэлэг болгон өгж байгаа юм шүү. Ямар гоё юм бэ? Маш их гялалаа. Энэ бол те энэ одоо үндэ биш шүү. Яагаад тэгэхээр энэ бол асар том хөрөнгө оруулалт. Би нэг баттай хэлье. Би энэ 15 сая төгрөгийн үнэтэй энэ гоё гарыг би те маш гоё спортоо дараагийнхаа спортын карьерийг бас тооцоолсон байгаа. Би ирээдүйн одоо маш гоё үлгэр жишээч одоо бодибилдингийн миссийн одоо тамирчин болно гэж бодож байгаа. Тэгээ тэрэн дээр би энэ гараа зүгээд эд шидээ гарах болноо. Yes! Ямар гоё юм бэ? За ихтэй маш их баярлалаа. Монголын бүсгүй, Монгол эмэгтэйчүүд чинь ийм шүү дээ. Хизээж шантардаггүй, хизээж мятардаггүй. Ийм мундаг бүсгүйчүүдтэй миний Монгол орон үргэлж хөгжиж дэвжнэ. Үүнд бид хизээж эргэлздэггүй. За ингээд хамтдаа ихтэй бүсгүй минь гэдэг сайхан дууг манай Сан Жунипер самтлагийн хөгжимчдтэйгээ дуучтай хамтдаа өнөөдрийн хөтөлбөрөөр өндөрлөе. Баярлалаа үзэгчдээ. Баярлалаа. Эхлээд хандгүй зүрхийг би алдаа. Ихрий цайлган бүсгүй мэ. Ингричийн үнрий Марта чадамгүй энэ л насаараа гонж явхан Doğaran biçim nukcu
хэби ялтай хожимдож ирсэн бүсгүй мэ харцаа хүртэл нууж хайрласан хатуухан таланда дансарч явахлаа онцгой бүтээлийг оригоос